Зэ сайн байцгаана уу? Манай Telegram сургалт тасалсан те онлайн сургалтын анхан шатныхаа одоо ингээд 3 дахь 7 хичээлээ одоо ингээд та бүхэнд бэлдээд слайдуудаа бэлдээд ерөнхийдөө бол ороход бэлэн болсон байна. За тэгээ энэ 7 хоног одоо онцлог тал юу вэ гэх юм бол одоо сая өнгөрсөн 2-7 хоногт бол ихэнхдээ онлайн хичээлүүд тийм ээ. Аргачлалуудыг яаж орох талаар одоо яаж тэднийх нь ерөнхийдөө хэмжээстэй юу дээр анхаарах юм. Тэднийг бол заасан байгаа. Тэгээд энэ 7 хоногт болохоор практик гэдэг тухайн төр заасан аргачлалуудаа бодит одоо чарт дээр яг одоо тийм шууд одоо тэрийг одоо хэмжиж үзээд оруулахад ямар хуу асуудал тулгарх вэ? За тэгээд анхан шатных нь одоо ингээд гинт баахан аргачлалууд сурчдаг. Тэгээд тэрийг яг нэг чарт дээр авчид хийхээр ингээд шал ондоо тийм мэдэхгүй тийм янз бүрийн асуудал гарч ирдэг учраас тэрийг нь одоо ерөөхдөө гайгүй засах тийм дараагийн удаад форекс дээр орж ирээ суралцахад илүү амар байх үднээс ингэж практик хичээлгээ зааж байгаа шүү. За тийм ээ. За тэгээд хичээл эхлэхээс өмнө юу сургалтын талаар нэг юм мэдээлэл хүргэе гэж бодож байна. Нөгөө өчигдөр хүмүүс бас асууж байна. Дараа сар сургалтанд одоо үргэлжлүүлээс орох хүмүүс нь яах вэ? Төлбөр мөнгө яаж байгаа вэ гэдэг чинь. Ерөнхийдөө бол сургалтын төлбөр маань бол 150 сая төгрөг гэдэг байгаа. За тэгээд тэрнээс өнгөрсөн сард одоо тий сая энэ сарын сургалтанд одоо ингээд бүртгүүлсэн хүмүүст би бол өөрөө зүгээс боломжийн байх хүднээс 70% болов хямдруулаад 45 сая төгрөг болгоцсон байсан тий. За тэгээд энэ сар бол хэдүүл ингээд суралцаад явж байгаа. Манай анхан шатныхан бол ерөнхийдөө миний төлөвлөж байгаа юу бол анхан шатнаас ахуулаад гүнзгий шатнаас ахиад нэг сар нэмээд явахд бол нэг 3-4 сарын хугацаанд бол сураад явахд бол яг бүрэн хэмжээнд тий форексыг бол судлаад явах боломжтой байгаа гэж үзэж байгаа. За тэгэд энэ сараас одоо дараа сар дахиулаад тий одоо сурах сонирхолтой үргэлжлүүлээ сурья гэж байгаа хүмүүс бол одоо тэр сургалтын төлбөр болох 150 мянгаас одоо тий хөнгөлөгдөөд 50 мянган төгрөг хөнгөлөгдөөд ерөөхдөө бол 100 мянган төгрөгөөр дараа сарынхаа сургалтанд бол шууд бүртгүүлээд ороод явчихна гэж бол ойлгож байна. Яг тэгэхээр эхний сараас урдсан тэгээ 2 дахь сараа үргэлжлүүл сурж байгаа хүмүүст бол тиймэрхүү тэгээ 50 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэе гэж бодож байгаа. За тийм ээ. Тэгээ дараа сар үргэлжлүүлээ сурах хүмүүс нөгөө нэг анх бүртгүүлэхдээ тэр нөгөө нэг мөнгө сургалтын төлбөр шилжүүлсэн дансаараа юун дээр Facebook пэйж хуудасны чатаар орж ирээ тий. Тэр мартсан бол тэр чатаараа харж агаад 100 мянган төгрөгөөр шилжүүлсэн баримтаа пэйж хуудасныхаа чатаар явуулаад тэгээ дараа сарынхаа сургалтанд бол бүртгүүлэх боломжтой байгаа. За тийм ээ. За тэгээ өнөөдөр ерөнхийдөө бол энэ практик хичээл дээр одоо слайдаа ингээд харах юм бол тий. Заасан аргачлалуудын практик жишээнүүд гэдэг энэ ч бол ингээд бичсэн байна. За тэгээд анхлан суралцагчдад тохиолдох ойлгомжгүй тохиолдлууд гэдэг ерөнхийдөө бол бас нэг иймэрхүү юм байгаа. За тэрийг хэлнэ. Одоо Fibonacci practical гэдэг ерөнхийдөө бол чарт дээр Fibonacci-г бол хэрхэн ашиглах талаар бол тий ерөнхийдөө бол байнга ерөөсөө тийм Fibonacci ашиглах тийм амархан бол байхгүй эсвэл шийдээ тийм янз бүрийн асуудалтай бол үүсдэг. Тэрүүнийг нь бол та хэд анхааруулах үднээс ингээд заагаад явна. За тэгээ картлыг бол хэдүүлээсээ онлайн бол үзсэн тийм ээ. За тэгээ онлайн үзсэн учраас одоо практик дээр бас картлыг ямар хуу байдлаар олон янзын одоо нөхцөл байдалд ямар хуу байдлаар ашиглахаа бол одоо би энэ видео хичээлээр тий чартн дээр харуулад явна. За тийм ээ. За тэгээд анхлан суралцагчдад тохиолдох ойлгомжгүй тохиолдлууд гэдэг ерөнхийдөө бол эхний ээлжинтэй gap гэж юу вэ? Stop loss хүрээгүй байхад хаагдах гэдэг pending order нэгжин гэдэг. Ерөнхийдөө бол одоо нэг иймэрхүү ойлгомжгүй 3 тохиолдол үүсдэг. За тэгээд тэрний хамгийн ихнийх бол gap гэдэг нэг те ерөнхийдөө бол хит их хэмжээний захиалга орж ирснээр хослолын чарт дээр огцом өсрэлт үүсч хоосон зайтай болох гэдэг юм жишээ бичсэн. За тэгээд тэрүүнийг нь хэдүүлээ юун дээр чарт дээр одоо ингээд ороод харах юм бол эхнээс ахуулаа гарч ирнэ. За тэгээд энийг автомат байгаа болиулаад за ингээд гүйлгээд хойшоо ингээд явуулаад харах юм бол энчээ те ингээд 7 хоног болгоны эхлэл дээр ингээд баг зэрэг хоорондоо юм зайтай үүсдэг. За өмнө нэг бол ерөөхдөө 7 хоногийн эхлэлийн gap гэж хэлдэг. За gap гэдэг маань ерөөхдөө бол англиас монгол руу орчуулах юм бол нөгөө юу гэдэг сул зай ч юм уу те сул орон зай гэж ерөөхдөө бол орчуулагдана. За тэгээд иймэрхүү юу ягаад энэ 7 хоногийн эхлэлийн gap бол ягаад үүсдэг вэ гэхээр нөгөө нэг 7 хоногийн ажлын 5 өдөр форекс маань заавчлаарай
Forex маань ерөөхдөө бол биднэрт одоо тий суулжуулалтыг трейд хийх боломжтой байж байгаа хагас өдөр бүтэн сая өдөр ингээ хаагдчихдаг. За тэгээд хагасаа бүтэн сая өдөр хаагдснаас хойш бол тэр нь бол яг бүрэн гүйцэд хаагдсан гэсэн үг биш. Тэгээд хагасаа бүтэн сая өдрөө бол Forex-ын чарт маань өөрөө бол ингээл тий тухайн нөхцөл байдалтай ингээл хэлбэлзэл явж идэг. За тэгээд түүний улмаас за өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр хаагдсан ханшаас нэгд өдрийнх нь одоо орж ирж байгаа ханш нь мэдээж хэрэг чарт нь тий биднэрт харагдахгүй ч гэсэн хөдөлж байгаа учраас гарч ирэхдээ ондоо газар гарч ирэх тохиолдол байдаг. За тэгээд энэ үнийг бол ерөөхдөө 7 хоногийн эхлэлийн gap гэж нэрлэж байгаа. За тэгээд gap-ийн ерөөхдөө анхааруулжтай зүйл гэх юм бол gap-ийг үүссэн тохиолдолд ихэнхдээ манай чарт маань буцаж одоо тий ямар нэгэн хөдөлгөөн хийж агаад дээшгээ тэр gap-ыг бол fill хийж тий Монгол руу орчуулах юм бол бүглөх гэсэн тиймэрхүү ерөөхдөө бол хандлагатай байдаг. За тэрүүнийг бол хэдүүлээ гэж эхний ялчинд 2 gap-аа судалчаад тэгээд яаж одоо бүглэгддэг вэ гэдэг талаар бол харъя. За тэгээд хойшлуулад ерөөхдөө одоо бол сая бол 7 хоногийн эхлэлийн gap бол харагдсан гэдэг чи одоо 7 хоногийн тий дунд үед үүсдэг gap-уудын талаар бол ярилцъя. За энэ ч бол бас дахиад 7 хоногийн эхлэлийн gap ингээ харагдаж байна тийм ээ. За дахиад нэг эхлэлийн gap байна. За одоо энэ ч бол одоо ингээд 7 хоногийн дунд үеийн gap гарч ирж байна гэж. Ингээд харахаар ингээд чарт маань зөв зүгээр ингээд явж байгаад гэд гарч ирэхдээ бол өөр газараас тий өөр одоо нэгж дээр стэйшн доошо хэлбэлцээд гарч ирдэг байгаа. За энэ ч бол хичнээн хэмжээний gap үүссэн бэ гэхээр эндээс энэ хоёрын хооронд бол нэг 235 pip-ийн gap үүссэн байна. За тэгэд энэ gap маань ерөөхдөө бол яг яагаад одоо 7 хоногийн дунд үеийн gap үүсдэг вэ гэд одоо ерөөхдөө бол хоосон цаа орон цаа тий яагаад ингэж үүсчихвэ гэхээр тухайн агшинд бол бас ямар нэгэн байдлаар манай энэ ерөөхдөө бол энэ Forex-ийн чарт маань бол компьютерийн системийн одоо юу явж байгаа сүлжээтэй тий маш их хэмжээний одоо хүмүүсийн ордер одоо мэдээллүүдийг бол процессорч тэгээ түүнийхээ дүнд ерөөхдөө бол энэ чарт маань дэше доошоо ингэж хөдөлдөг. Тийм байгаа учраас одоо яг энэ үед бол яагаад ингэж дэше доошоо болсон бэ гэхээр зарим үед бол юун дээр чартт маань бол маш их хэмжээний одоо тий ордер одоо захиалга орж ирдэг. За тэгээд түр захиалгын дагуу одоо лот буюу volume гэж яригддаг. За тэгээд volume гэдэг маань бол тухайн үед одоо хичнээн хэмжээний тий хүмүүс хичнээн хэмжээний лотоор одоо buy юм уу sell хийж одоо орсон бэ гэдэг одоо лотыг бол харуулдаг. За тэгээд энэ gap маань бол яагаад үүсч юм гэхээр маш их хэмжээний тий одоо тухайн систем одоо ачааллаад процессорж дийлэхэргүй тиймэрхүү хэмжээний ордер гинт орж ирээд тэгээд тиймэрхүү болсон тохиолдолд бол энэ gap маань үүсээд өөр газар бол ингэж гарч ирдэг байна гэж ойлгож байна. За тэгээд түрүүн би нөгөө хэлсэн нөгөө chart дээр gap үүссэн тохиолдолд одоо тийм ингээд өөр газраас ингээд гарч ирсэн тохиолдолд одоо ингээд тайлбарлах юм бол ингэдэг байна. Ингээд гарч ирчээд за тэгээд энэ мэдээж хэрэг нь хоосон орон зайгаа бол тэр ихэд chart-ийн маань одоо юу гэдэг market manipulation гэж яригддаг. Institutional trader-ууд ерөөхдөө бол буцааж бүглэхтэй ерөөхдөө бол сонирхолтой байдаг. Ягаад тэгэхээр тухайн хоосон орон зай дээр бол нэлээд их хэмжээний тийм хурж амжааг бол мөнгө ингээд хадгалагдаад байж идэг. Ордруудтай энд ингээд баха ордрууд. За тэр ордруудыг ерөөхдөө бол фил хийж бүглөөд буцааж өөрийнхөө одоо данс руу тийм юу гэдэг тэр одоо Forex өөрөх нь одоо нийт нэгдсэн системийн төрсөлжээр бол оруулах зорилготойгоор ингэж буцааж фил хийдэг байна. За тийм байна. Gap-ийг бол одоо ингээд ерөөхдөө тайлбарлчлаа. За тэгээ stop loss хүрээгүй байхад хаагдах. За тэгээ зарим тохиолдолд spread буюу шинтгэлийн зай ихсэж таны захиалгыг хаахад хүрэгдэгэ гэдэг чинь. За иймэрхүү ерөөхдөө бол тохиолдол анхан шатныхан тий би бас ингээд анхлаас уралцаа явж байхад бол тохиолж исэн. Ингээд нэг ордер оруулаад тий сел хийгээд ч юм уу оруулаад орхицсан байж исэн чинь маргааш өглөө ч юм уу тий нэг 7 хоногийн дараа нэмэгтэй явж байгаа дээшгээ яваад нөгөө нэг миний ордер stop loss-т нь хүрээгүй байж байгаад гарцсан байсан. За тэгээ би яагаад гайхаад яагаад ингэсэн болов гэдгсэн чинь нөгөө spread нэгсэж багасдаг. Ерөөхдөө бол заримдаа тохиолдол байдаг. За тэгвэл та бүхэн бол яг уу те одоо юу гэдэг санаа зовох юм байхгүй. Одоо миний аргачлалаар одоо миний одоо зааж байгаа юм ерөөсөө дагаал явах юм бол ерөөсөө иймэрхүү асуудал ерөөсөө үүсэхгүй. Одоо те тэр spread-ээр ихсэж багасч нөгөө stop loss-ыг хүргэдэг те. Тиймэрхүү бол юу бол үүсэхгүй. Тэр бол яг нөгөө нэг анхлаас суралцж байгаа суралцагчд маань харуул зүгээр юм уу гэсэн байдлаар.
За тэгээ энэ чинээс хэдүүлээ жишээ аваад ярих юм бол одоо энэ ингээд доошоо явж байхад энэ хавьяас ч юм уу те одоо юу гэдэг дэвшлүүлээд. За энэ улаан шугамыг хэдүүлээ одоо өөрсдийнх одоо стоп лосс гэж ерөөхдөө тооцоо л доо тий. За тэгээд энэ чарт маань одоо ингээд энэ хэсэг бол байхгүй хэдүүлээ зүгээр төсөөллөөр тий. Одоо ингээд энэ хэсэг одоо зөвхөн гарч ирсэн байлаа гэж бодоход энэ хавцаанаас хэдүүлээ орчоод стоп лосс ингээд энэ чинь ингээд улаан шугамаар ингээд тэмдэглээ тавьчихсан байлаа гэж бодъё. За тэгээд энэ маань ингээд нэлээд ашигтай ингээд явж байхад нь хэдүүлээ бол хадгалаад ерөөсөө авахгүй байсан байлаа гэж бодоход за тэгээд чарт маань бол мэдээж нэгэн байдлаар бол хөдлөхгүй байнгын шат хэлбэрээр хөдөлдөг. Доошлсон тохиолдолд дээшилж, за дээшилсэн тохиолдолд доошлдог те. Байнгын тиймэрхүү давтагдсан байдлаар явагддаг. За тэгээд түүнийхээ дагуу чарт маань ерөөдөө буцаж ирээд ингээд энэ хавцаа ирчээд те. Одоо энэ хавцаа ирчээд ингээд буусан чинь хэдүүлэнгийнх нь одоо энэ ч байгаа стоп лосс маань ингээд юуны нэгжин те. Одоо юу гэдэг. Чартын маань энэ кандл нь ерөөсөө стоп лосстой хүрээгүй байжснаа гарцсан байдаг. За тэгээд стоп лосс нь триггер хийгдээд нөгөө алдагдал тооцогтой авчдаг. За тэнгуут нөгөө анхан шатныхан маань анхлаас уралдаж байгаа хүмүүстэй. За энэ ч одоо яагаад стоп лосстой хүрээгүй гэж энэ чинь ингээд гарчваа гэдэг ерөөхдөө бол жоохон яригтай асуудал үүсдэг. За тэгтэл яг яадаг вэ гэдгсэн чинь тухайн энэ нэгж маань ингээд энэ хавцаа эрэхтэй юу байдаг. Одоо чартын маань нөгөө өөрийн нөгөө спред гэж байдаг шүү дээ. Хэдүүлээ бол яг ингээд нэг газараас buy юм уу sell хийгээд ороход бол яг тухайн нэгж дээр бол байдаг хүнийг дээшээ доошоо 1.5 pip ч юм уу нөгөө спред гэдэг би нөгөө тайд хэлсэн тий. Спредтэй байдаг. За жишээ нь хамгийн энгийн жишээл бол buy хийхэд бол 30-аад pip спредтэй тийм ээ. За тэгэхээр бол яг тухайн нэгж маань энэ чинь ингээд за яг ондоо ингээд юугаар хэдүүлээ ингээд тавилаа тий. За тэгээд энэ үнийг ойлгомжтой авах үднэс өнгийн өөрчлөлт нэг чатны нэгжийн тий өнгөртэйг ойролцоо болгоод ингээд гарах юм бол за ингээд манай нэгж маань ингээд явж илаа гэж бодоход дээд хэсэгт нь бол нэг улаанаар тий спред нь бол ингээд харагдчихэдэг. За энэ үнийг улаан болгох чинь. За ингээд улаан болгоцсон. Одоо ерөөхдөө бол энэ хавцаа ирэхэд өөрөнгөс одоо спредтэй тий энэ юуны маань. За энэ дээдлийн улаан бол стоп лосс. За энэ саарл бол ерөөхдөө бол нэгж ингээд явж байгаа гүйж байгаа нэг хажуу талд харагддаг нэг чиг хэдүүлээ ингээд төсөөлөө зорчиж байгаа. За тэгээд дээдлийнх нь энэ голын энэ улаан шугам бол одоо нэг спредийнх нь тий тухайн үед бай хийх юм бол одоо тухайн нэгжтэй хэдүүлээ авна гэсэн одоо нэг хайшиг бол харуулдаг. За тэгээд энэ тухайн нэгж болон одоо энэ спред хоёрын энэ улаан энэ хоёрын хоорондох цаг бол спред гэж нэрлэдэг байгаа. За тэгээд зарим тохиолдолд хэдүүлээ ингээд хараад байжсэн чинь ягаад стоп лосс маань хэд хүрч вэ гэд ягаад ингээд гинт хөрөнгөтлөө триггер хийгдээд алдагдaltaй одоо юу гэдэг стоп лосс дээр нэг чинь хүрээгүй ч гэсэн өөрөө ингээд гарчваа гэдэг тиймэрхүү нөхцөл байдал үүсдэг гэхээр спред маань бол манайхны ихэнх ашигладаг спред бол fixed spread байдаг. За fixed spread гэхээр зарим тохиолдолд нөгөө нэг маркетинг одоо юу гэдэг одоо forex-ийн маань юун дээр системийн цаанаас бодвол ачаал жоохон ихсээд ирэхээр спредийн бол зай ихсдэг. За тэгээд спредийн зай ингээд тухайн үед бол хэлбэлцээ дээшээ доошоо болох үеэр таны стоп лосс ч одоо иймэрхүү байдлаар те спредийг бол хэдүүлээ зүгээр ингээд төсөөлөд те би бол жишээ маягаар таад ингэж хөдөлгөж харуулж байгаа шүү. Одоо энэ хөдөлж байгаа энэ хэсэг бол спред гэж тооцогдоод байгаа. За энэ бол байнга ингэж дээшээ доошоо ингэж хэлбэлцэхгүй. Яг тухайн үед зүгээр одоо юу гэдэг чартт маань те гинтийн одоо том одоо экономик мэдээ эдийн засгийн мэдээ ч юм уу гарсан байлаа гэж тооцогдоход спред нэгсчдэг. Ингээд дээшээ доошоо хэлбэлцээд тийм ээ. За ингээд спред хэлбэлцснэ гэдэг маань таны ингээд стоп лоссыг ингээд ерөөхдөө хүрээд аваад ингээд триггер хийгдээд дээшээ доошоо болохоор. За тэгээд энэ үнийн улмаас ерөөхдөө бол таны стоп лосс чинь триггер хийгдээд ингээд хаагддаг юм байна гэдгийг бол таад ингээд ойлгох хүднээс зааж байгаа шүү. За тийм байна. За тэгээд энэ дээр өөр одоо яг нэмж хэлэх юм гэх юм бол энэ маань бол байнга тохиолдохгүй. Ерөнхийдөө бол жилдээ нэг удаа ч юм уу те таныг ингээ арилжаа гэж байж хат бол тохиолдно. За гэхдээ энэ маань ингээд их ихтэй тохиолдохдоо бол анхан шатнаас суралцж байгаа. Тэгээд дүнгийн суралцж байгаа хүмүүст иймэрхүү ерөнхийдөө бол ойлгомжгүй тохиолдлууд их тохиолддог. За тэгээд ерөнхийдөө бол сургалтандаа суугаад ингээ цаашаа ингээ яваад миний одоо те хаанаас яаж орох ингээ сураад явах юм бол суурсны дараа бол иймэрхүү тохиолдол ерөнхийдөө бол үүсэхгүй гэдэг таад бол ойлгож авч болно манай анхан шатныхан тий. За тийм байна. Гэхдээ яг энэнийг бол хэдүүлээ мэдээд авчихад бол зүгээр. За тэгээд цаашаа pending order тэгээд нэгжийн өөрчлөлт гэдэг энэ ч бол гарч ирж байна тий.
дөнгөж анхлаас оролцож байгаа хүмүүст бол ойлгомжгүй бас нөхцөл байдал үүсдэг. Тэрүүнийг нь бол би ингээд тайлбарж хэлээд байгаа. За тэгэд хит их огцон хөдөлгөөнтэй үед эсвэл экономик мэдээ гарах үед pending order ороход нэгжийн зүрх их болдог гэдэг чинь. За хэдүүлээ энүүнийг одоо яг хуу чартаа гүйлгээд ихний энэ хавцаа авчичаад за яг одоо ингээд энэ хавцаа ингээд ерөөхдөө л хэдүүлээ төсөөлөе тийм ээ. За мэдээ гаргаж байгаа шүү. Одоо ингээд одоо мэдээ нэг хэдэн минутын дараа гэдэг 30 минутын дараа гарах гэчлээ гэдэг бодоход хэдүүлээ ингээд new order дээр дараад тийм ээ шууд огцом орохгүй. За тэнгуүтлээ market execution-ыг pending order болгоод тийм нөгөө хамгийн ихтэй 7 хоног цаасны даа. За тэгээд энэ ч бол хэдүүлээ нөгөө хаанаас ороход төлөвлөчөөд нөгөө нэгжээ хийж мэгээд хэд байдгийг энэ 1.25 302 ч юм уу арай нэг жоохон ойрхон хавцаанаас за доош жоохон буух юм бол аавна гэдэг ч юм уу тийм 1.25 320 ч юм уу. За тэгэж үчээд ингээд place-ийг ингээд дарах гад тэгэхээр болтгүй. За тэг яага болтгүй гэхээр энэ чинь ингээд доотлын 26 points гэж байгаа. Ерөнхийдөө open price set must differ from market price by at least 26 points гэдэг чинь. За энэ маань одоо Монгол руугаа орчуулахаар юу гэж юм бэ гэхээр ерөнхийдөө бол одоо энэ тавьж байгаа pending order маань одоо энэ market дээр одоо энэ саарл одоо нэгж байна шүү дээ. Энэ нэгжээсээ ядаж ерөнхийдөө бол 26 нэгжийн зөрүүтэй байх хэрэгтэй дээшээ доош шүү тийм ээ. Одоо жишээ 1.25 382 тэр байх юм бол тэрнээс одоо хэрэв buy хийх гэж байгаа хүмүүст бол доотлол нь 26 нэгжийн ерөнхийдөө зөрүүтэй байж энэ pending order-ыг бол тавьдаг. За тэгэхээр мэдээ би түрүүнээр анх хэлэхэд нөгөө мэдээ одоо энэ гарах чинь гэж тооцсон шүү дээ. За тэгээд мэдээ гарах байгаа нөхцөлд бол тий. За тэгээд тухайн мэдээ маань нэлээд хэлбэлцэлтэй одоо тий дээш доош огцон хөдөлгөөнтэй мэдээ хэрэг гарах чивэл брокерууд ерөөхдөө бол энэ одоо тий нэгжийн одоо энэ өөрчлөлт одоо зөрүүг нь бол ихсгэж өгдөг. За тэгээд ихсгснээр ерөөхдөө бол хүмүүсийн тий одоо pending order тавьж байгаа тэр мөнгөнд дүнгийн ерөөхдөө бол хамгаалах үүднээс яг тэгэхээр тэгж хэмжээний одоо тий системийн ачаал үүсээ дээш доош болж байгаа үед одоо хамаагүй ингээд ойрхон юм тавьчвал таны үжээс нөгөө нэг sleep үсээд нөгөө sleep гэдэг маань бол ерөөхдөө бол ачаа хит их ачаалттай байх үед өөр газар тий одоо таны энэ хавцаа ингээд орох гэсэн юм чи өөр газар энэ хавцаа ингээд орчдөг тий тиймэрхүү тохиолдол үүсдэг учраас брокерууд одоо таны одоо оруулж байгаа тэр одоо захиалгаач хамгаалах үүднээс энэ 26 points гэдэг бол ихсгээд энэ маань бол одоо хэд байдгийг ойролцоогоор нэг дээш доош нэг хэд байд нэг 180 ч юм уу те 180 320 ч юм уу 180 юм 321 ч гэдэг маань хэрвээ pip рүүгээ шилжүүлэх юм бол нэг 18 pip эсвэл 32 pip-ийн заавалч зайтай. Эсвэл энэ нэгжээрээ тодсон бол нэг 180 юм 321 чинь ерөөхдөө зайтай болчтой баг шүү. За тийм байна. Тэгээд нэмэлтээр бол та бүхэн энэчнээс бас давхар бас юуг ойлгож авах хэрэгтэй гэхээр та хэд ингээд pending order ингээд оруулах гавьжсэн чинь энэ нэгж нь хэрвээ ихсчүүл за тэгээд тухайн үед бол мэдээ ихний хэлж мэдээ гаргаж байгаа юм тий. Ерөөхдөө бол нэлээд савлгаатай мэдээ гаргах чинь гэж брокерууд үгнээд энэ нь ихсгдсэн байна гэж ойлгож авах хэрэгтэй. За хоёрт бол одоо юу гэдэг юм тухайн гаргаж байгаа мэдээг бол та бүхэн одоо юу гэдэг тий тухайн гаргаж байгаа мэдээ бол нэлээд одоо савлгаатай мэдээ гаргаж байна гэдэг бол та бүхэн энэ үнийг одоо хэрэг нэгж нь өөрчлөгдөж байна гэдгийг харчаад ерөөхдөө бол за эн чинь одоо удахгүй ингээд дээш доош болгож байгаа юм гээд тий одоо хэрэг таны ордер чинь доор мөр байсан бол оруулсан ашигтай явж байгаа юм бол тэрийг эртхэн гаргаж аваад тий тэр нь хэлбэлцээд stop loss чинь тэрийг хийхээс өмнө ерөөхдөө бол сэргийлэх хэлбэрээр бас энэ хүү аргачлалыг бас ашиглаж болно шүү. За тийм байна. Ерөөхдөө бол та хэдэд ойлгомжгүй те тохиолдож магадгүй гэсэн юмнууд бол одоо ингээд оруулчлаа. За тэгээд дараагийн ээлжинд бол энэ 7 хоногт практик дээр бол Fibonacci гэдэг Fibonacci-гийн талаар өссөн чартад буусан чартад гэдэг ерөөхдөө бол анхаарах шаардлагатай. За тэгээд ондоо юун дээр чарт дээр ямар хуу байдлаар ашиглаж болох вэ? Ямар хуу нөхцөл байдалд ашиглавал зүгээр вэ гэдгийг бол одоо энэ хүү бичлэгээр үзүүлэе гэж бодож байна. За тийм байна. Тэгээд хэдүүлээ одоо Great British Pound USD гэсэн ослол дээр хэрвээ Fibonacci гэсэн аргачлалыг ашиглаад аналист үнэлт хийхээр бол яах вэ гэхээр хамгийн түрүүнд одоо хамгийн том цаг руу орно. За тэгээд хамгийн том цаг гэдэг нь бол monthly гэдэг те 1 сарын цаг дээр орно. За тэгээд тухайн 1 сарын цаг дээр орж ирээд яах шаардлагатай вэ гэхээр бол хэдүүлээ ингээд чарт ахны хэлжид бол ажиглан тийм ээ. За тухайн тэр одоо мөнгөний ханшийн чарт маань ерөнхийдөө бол ямар хөө хөдөлгөөн хийдэг одоо ямар хөө хаашаар шинтэй те өөр гэсэн онцлог тал юу вэ гэдгийг нь бол хэдүүл ингээд ерөөхдөө бол харчихна. За тэгээд ингээд харсныхаа дараа бол хэдүүлээ
Fibonacci-г ерөөхдөө гэдэг аргачлал ашиглаж байгаа юм чинь хаана тавьж болохоор вэ гэдгийг хэдүүлээ харчин тий. За ингээд хэдүүлээ ингээд харахаар бол энэ чинээс энэ хоёрын хооронд бол тий буусан одоо энэ тренд дээр яаж Fibonacci энэ ч тавих боломж байна гэдэг бол ингээд харчиж болж байна. За энэ ч бас ингээд буусан юм дээр бол Fibonacci тавьж болж байгаа юм тий. За энэ ч бол дээш ингээд өсөж байгаа юм дээр Fibonacci тавьж болох юм байна гэдэг ч юм уу тий. За энэ чинээс ийшээ орно. За тэгээд хэдүүлээ бол шууд хамгийн их нээлжинд бол тий энэ чинээс ахуулаад ихнээс нь ахуулаад 50-аад эхлэе. За Fibonacci retracement гэдэг тий. За одоо энэ чинь бол дээш өсөж байгаа юм дээр бол хамгийн иймэрхүү юм дээр бол энэ талынхны юунаас авахгүй хамгийн наадлын одоо юм дээрс бол Fibonacci-г авдаг байна. За тэгээ Fibonacci-г аваад энэ дээдлийн энэ зэг хүртэлтэй хэдүүлээ тавьчлаа гэж бодъё. За хэрвээ хэдүүлээ ингээд анализ хийхдээ хүсэж ивэл одоо юу гэдэг энэ чинээс ч юм уу. За энэ чинээс ч юм уу бас тавьсан ч бол энэ бол гэхдээ таны яг ямар хуу аргачлал ашиглаж байгаа вэ гэдгээс бол шалтгаалаад тооцогдно. За тэгээ Fibonacci-г хэдүүлээ тавьчлаа. За тэгсэн чинь энэ ч бол нэг 50 дээр бол хурцээд яг хүрээгүй ч гэсэн те 50-38.2 гэсэн одоо энэ тоо энэ хоёрын хооронд те орон зайн дээр бол хальт хүрч ирчээд дээшгээ ингээд ирэхэд бол өссөн байна гэдэг ингэж бол харж байна. За тэнгуут хэдүүлээ энэ чинээс юуг нэмж харах шаардлагатай вэ гэхээр бол энэ хүү чарт маань ирэхэд бол Fibonacci ашиглахад те тохиолдлуудыг ингээд ирэхэд бол тооцоод эхэлчихин. За ингээд хамгийн ихний Fibonacci ингээд тавьсан чинь ер нь бол 50-аас 38.2-ын хооронд ирэхэд бол хурж ирчээд явчихлаа. За тэгээ нэмэлтээр ажиллах шаардлагатай юм гэвэл яг 50 дээрээ болвол зарим чарт дээр бол хурж ирчээд хүрээд өдөө те одоо юу гэдэг дөнгөж хурж ирэнгүүтлээ буцчихдаг. Тиймэрхүү ерөөдөө баталгаатай Fibonacci-г ашиглаад баталгаатай тиймэрхүү чартууд байдаг. За тэгээд эмчнээс бол хэдүүл ингээ харахад бол хүрээгүй байх учраас тэр үнийг бол хэдүүлээ те тэмдэглээд тавьчин. За одоо эхний Fibonacci-г тавихад бол хурж ирсэнгүй. 50 дээр 61.8 дээр тийм ээ. За хурж ирсэнгүйгээд хэдүүлээ энийг устгаад санаад авчихна гэсэн үг. За тэгээд санаж авсныхаа дараа бол дараагийнхаа юм дээр болно. За Fibonacci retracement гэдэг. Эндээс энэ хоёр хооронд бол тавих бас боломжтой байна тийм ээ. За тэгээд хамгийн наадлын дээрээс нь тавилаа. Чи ингэ тавьчих. За тэгээд энэ чинээс ингэ хэдүүлээ харсан чи юу ажиглагдаж байна вэ гэхээр энэ чинээс хурж ирчээд доош байгаа тийм. Энэ дээр ерхэд бол голын энэ 50 дээр бас өмнөхдөг адилхан эхний ээлжинд бууж ирэхтэй 50-аас 38.2 дээр бол яг нэг тийм энэ хэсгийг бол төр зөр орхиж. За энэ нэг доошо дээшээ бас одоо нэг сүүлтэй хэсэг шүү дээ. Энэ бол бас яг хурж ирчээд дээшээ болоод дахиад хурж ирэнгүүтлээ дээшээ болоод дахиад хурж дээшээ болоод нэг хэлбэлцсэн байдалтай тийм. Яг энэ өмнөх тавьсан хамгийн анхны тавьсан Fibonacci-гийн хэмжилттэй бол адилхан 50-аас 38.2 дээр бол хэлбэлцчихэд за тэгээд энэ чинээс дээшээ 23.6 дээр хөрөнгөтлөө бууцсан юм байна гэд ерхэд бол харж байна. За тэгээд энэ чинээс хэдүүлээ гол бас дахиад давтагдсан юм ажиглагдах юм бол бас 50-аас 38.2 дээр бол хэлбэлцчихэд ерхэд бол дээшилдэг чарт байна гэж бол хэдүүлээ бас дахиад тэмдэглэлт хийгээд авчихна. За ингээд тэмдэглэлт хийгээд авсны дүнд бол яаж ийн вэ гэхээр хэдүүлээ тухайн чарт маань хэрвээ Fibonacci retracement-ийг ингээд хэдүүлээ хэмжилт хийгээд ашиглаад ирээдүйд яг трейд хийхээр болвол ерхэд бол ихэнхдээ 50-аас 38.2 дээр хурж ирээ зүгээр тэр орон зай дээр хэлбэлцдэг чарт байна гэж ерхэд бол дүгнэлт тавьдаг байхгүй. За тийм байна. За тэгэхээр дараагийн ээлжинд бол хэдүүлээ яг өшөө тэгэхээр өссөн юм бол энэ чинээс нэг харагдахгүй тийм ээ. За тэгээд ерхэд бол retracement-ийг макро scale дээр тавихаар бол 50-аас 38.2 дээр бол 2 удаа хэмжилт хийхэд хоёулын дээр нь бол тий тэр 50-аас 38.2 гэсэн орон зайд хэлбэлцдэг юм байна гэдэг бол хэдүүлээ бол энэ чартаас олж авч харлаа. За дараагийн ээлжинд бол хэдүүлээ яг Fibonacci-га дахиж татаад одоо нөгөө буусан одоо нэг бууж байгаа энэ хэсэг дээр бол Fibonacci retracement-ийг татахад ямар хуу одоо тий хариу үйлдэл одоо гэх юм туршилтаар бол хариу үйлдэл бол үзүүлж байгаа хэдүүлээ одоо ингэж харъя. За тэгээ ингээд хэмжилтээ ингээд хийгээд доошо бууж байгаа тренд дээр хэмжилтэйгээ тавьсан байлаа гэж бодоход одоо ингээд хэдүүлээ харахад бол дээшээ хуржээд бас дахиад бол ихтэй 50-аас 38.2 дээр тийм ээ доошо бууж байгаа дээр тэр орон зай дээр хурж ирчээд яг 50 дээр хүрэхгүй байдлаар бол байдлын тийм хөдөлгөөн ажиглагдсан гутлаа доошоо ингээд бууцсан байдалтай тийм хэдүүлэнгийнх нь анхны хийсэн хоёр дүгнэлттэй бол ерөнхийдөө төстэй. Анхны хоёр бол дээшээ өсөж байгаа тренд дээр хийж үзсэн. За тэгээд сүүлийн нэг бол доошоо бууж байгаа юм тренд дээр бол Fibonacci retracement-ийг ашиглаад бол хэдүүл ингэж үзчихлээ гэд бодоход бол тийм байна. За тэгэхээр энэ чэнэс хэдүүлээ давуу тал юу вэ гэхээр бол тийм
өмнөх хоёр одоо тэг туршилтаар ингээд харахад бол одоо энэ 50 за одоо 38.2 гэсэн хоёр бүсдэр бол их ихтэй яг 50 дээр бол хүрэхгүйгээр орон зай дээр нь хурж ирчээд ингээд буудах юм байна гэдэг бол хэдүүл ажиглалчлаа. За тэгвэл дараагийн ээлжин трит ихтэй бол яг энэ 50 дээр төхөж ирэнгүүтэл нь сэл хийгээд одоо юу гэдэг доош ингээд буунаач юм те. Тэгэх тиймэрхүү байдлаар бол сэл хийгээд дээрэс нэмээд анализ хийгээд ингээд ашиглаж болдго юм байна гэдэг бол бас хэдүүл энэ практик чинь бол ингээд харлаа. За тэгээд одоо бол дөрөвдөг жишээг ингээд авч үзье. Одоо бол энэ хоёрын оронд те энэ хоёрын оронд бас буусан тэмдрийн дуг учраас тэнцээдүүлээ буух юм дээр стресс мэдэд татаад үзье. Тэгэхээр бол хамгийн дээдлээс тийм ээ. За энэ дээдлээс энэ дооцыг хүртэлтэй. Энээс энэ хоёрын оронд. За энэ бол хамаарахгүй ягаад гэхээр хэдүүлээ бууж байгаа трендийн маань хамгийн сүүлийн цэг нь хаав те. За тэгээд бууж байгаа трендээс дээш ингээ өсөөд ондоо ийм хөдөлгөөн хийсэн тохиолдолд энэ юу бол шал ондоо одоо юу гэдэг сүүл учраас хэдүүл бол тооцохгүй. Тэрийг бол Fibonacci retracement дээр бол анхаарч байгаарай. За тэгээ энэ чинь ингээд хэдүүлээ ингээд энэ үнийгээ татаад дахиад ингээд харсан чи яасан бах нь 50 дээр 50-аас 38.2-оос энэ 52-ын онд бас яг төхөж ирчээд ингээд доошоо буутсан байдалтай тий. Хэдүүл одоо нэмэх рүүгээ дараад одоо ингээд жоохон ойртуулад ингээд харах юм бол бас адилхан ярьсан бах нь. Одоо энэ 50 гэсэн одоо тий энэ цэг за энэ 38.2 гэсэн одоо энэ хоёр юуны хооронд хурж ирэнгүүтлээ яг 50 дээр хүрэхгүй жоохон төхөж ирчингүүтлээ ингээд доошоо буутсан бооз. За тийм ээ ингээд хэдүүлээ ерөөхдөө ингээд 4 удаа эхнийхтэр нь 2 ширхэг дээшээ өссөн, сүүлийнхтэр нь 2 ширхэг доошоо буурсан. Тийм ретресментийг бол татаад ингээд хэмжилт хийгээд үзэхэд дөрүүлэн дээр нь бол 38.2 болон 52-ын хооронд хэлбэлзээд тийм ээ тухайн одоо орон зайд нь хуржээд яг 50 дээр яг хүрдэхийн даваан дээр бол буудах юм байна гэсэн дүгнэлтийг бол ингэж практикаар ингээд та бүхэнд одоо иймэрхүү байдлаар Fibonacci бол 4 удаа хэмжилт хийгээд тий дүгнэлтийг бол иймэрхүү байдлаар хийдэг юм байна гэдэг бол ойлгох үүднээс ингэж хэмжилт хийж тавилаа. За тэгээд энэний маань гол санаа гэх юм бол тий хэдүүлээ бол нийтдээ 4 удаа хэмжилт хийсэн тий Fibonacci дан ганц одоо ингээд 50 дээр ирэхээр сэл хийнэ гэдэг ч юм уу 60 дээр ирэхээр нь 61.8 дээр ирэхээр нь бай хийнэ гэдэг ч юм уу тий тиймэрхүү байдлаар ашиглахгүйгээр бас олон дахин одоо чартын том одоо цаг дээр оруулчаад 3-4 удаа хэмжилт хийж үзээд тухайн чартын өөрөх нь зан аран шиг нь бас хэдүүлээ мэдэх тиймэрхүү боломжтой болчлоо энэ одоо Fibonacci гэсэн одоо аргачлалыг ашиглаад тийм ээ. За тийм ээ ингээд 4 удаа тэмдэглэл хийгээд хэдүүлээ бас анхаарал үзэхэд тиймэрхүү хөдөлгөөн ажиглагдлаа. За тэгээд энийг харах чинь. За тэгээд хэдүүлээ сая ингээд макро скейл дээрээс харсан юм чинь. За одоо weekly дээрт ингээд ороод хараад үзнэ. За weekly дээр бас иймэрхүү хэлбэртэй ингээд дэшээ доошоо болсон тийм хөдөлгөөн ингээд бол ажиглагдаж байгаа. За тэгээ weekly дээрээс ингээд хэдүүлээ бас ажиглаад харахаар арай илүү дэлгэрэнгүй болоод нөгөөх чарт маань одоо юу гэдэг ондоо болчдөг учраас хэдүүлээ бол заавалчгүй одоо weekly гээл daily гээл явах шаардлагагүй. Хэдүүлээ бол тухайн чарт харчгаад монтлыг харчаад ерөөхдөө бол ихнээлж арай шин бол иймэрхүү юм байна гэж харчлаа. За тэгээ дараагийн ээлжинд бол хамгийн голын буюу те 1 hourly эсвэл энэ 4 hourly гэсэн одоо энэ хоёр цаг дээрээс бол хэдүүлээ Fibonacci хэмжилтийг хийн. За тэгэхээр Fibonacci daily дээрээс хийсэн ч болно, weekly дээрээс ч хийсэн болно. Тэгэхдээ дөнгөж сая нөгөө monthly дээр хийсний дараа бас weekly руу ингээд ороод явчихаар хэдүүлэнгийнх нь нөгөө хэмжилтийн маань одоо юу гэдэг утга нь бас ингээд жоохон зөрүүтэй болчих учраас хэдүүлээ шууд бас нөгөө нэг доошлохгүй зүгээр 1 hourly гэдэг голын тий одоо дундч одоо 1 цагийн ч юм уу тий цаг дээрээс бол орч харж байгаа шүү. За тийм байна. За тэгээд тэндээсээ хэдүүлээ яг 1 hourly ингээд харахаар бас нэг иймэрхүү дээш өссөн хэлбэрийн нэг иймэрхүү болцсон байна те. За тэгээд тэргээ бол ингээ 4 hourly болгоод ингээ яхаар бас энэ чи хэмжилт хийхээр хэмжээний бол үүссэн байна. За тэгээд энэ чэнэс хэдүүлээ бас адилхан Fibonacci retracement-тэй татчихна. За энэ хүү чартд маань хэдүүлээд ингээ хамгийн гол ажигласан юм маань юу вэ гэх юм бол хамгийн ихний ээлжинд бол monthly дээр те macro scale дээрээс харахад Fibonacci retracement-ийг өссөн дээр юм уу буурсан дээр аль алин дээр нь ч зурж үзсэн. 50-аас 38.2-ын хооронд хэлбэлзээд буцдаг тиймэрхүү чарт байна гэж ерөөхдөө бол зан аршинтай чарт байна гэж ерөөхдөө харж үзэх нь. За тэгэд хэдүүлээ энэ чинь дахиад нэмэлтээр арай дундаж цаг дээрс ингээд аваад үзлээ. За ингээд Fibonacci retracement хэдүүл ингээд дахиад татчихлаа. За тэгээ 4 hourly дээр ингээд татсан чинь тухайн retracement маань бол яг өмнө нөгөө нэг
50-38.2 дээр бол ингээд Монтл гэдэг том цаг дээр явжсан бол одоо чат маань жижигрээд ингээд дунд зэргийн чат дээр ингээд ороод ирсэн чинь чарт дээр ингээд ороод ирсэн чинь яасан бах нь 50 дээр бол хүрээд за 50-аас доошоо ерөнхийдөө бол 50-61.8 гэсэн энэ хоёрын хооронд бол хэлбэлтсэн юм байна. Хамгийн ихний юугаа ингээд татаад үзэх тийм ээ. Тэгж бол харах нь. За гэхдээ энэ нэг бол хэдүүлээ ингээд энэ дээр нь шууд те юу болсныг мэдэхгүй юм чинь ерөөхдөө бол за одоо энэ чинь ингээд хэмжилт үзэхэд ерөөхдөө бол бидний хамгийн гол те баталгаатай мэдж байгаа юм бол power hourly one hourly дээр ерөөхдөө бол ингээд retracement татахад энэ чинь ирсэн юм байна гэдгийг хэдүүлээ гол юм аа ерөөхдөө тэмдэглээд авчих хэрэгтэй. Тэрнээс бол заавалч хийсвэрээр те өөр одоо яагаад энэ чинь ингээд хүрээд дэр үгээд илүү дутуу тиймэрхүү юм бодох шаардлагагүй. Зүгээр чартаас хэдүүлээ бол харж дүгнэлт анализ хийхдээ хамгийн гол те баталгаатай юмнуудаа л тэмдэглэж аваад явчихад байна гэсэн. За тэгээд энэ үнийг бол хэдүүлээ дэмдэглээд авчихна. Тэгээд ойлгоод ингээд ерөөхдөө бол ерөөхдөө тавьчин. За тэнгуүтлээ дараагийнхаа ээлжинд өөр газар те өөр газар одоо зураад үзэхээр ямар хөө баха. Одоо чинь энэ ч одоо жижиг хэмжээний иймэрхүү юм дээр ингээд тавихад болол бас яаж юм. Яг 50-61.8 хооронд хэлбэлцчихэд дэш өссөн байна тий. Өсөд ингээд явсан байна. Хэдүүлээ энэ томруулаад харъя. Ажиглуулж байгаа. За одоо ингээд түрүүний нөгөө жижиг үчин болол ингээд томроод гарч ирэхэд бол тий 50-61.8 гэсэн юуны хооронд бол хэлбэлцсэн байна. За тэгээд дэш өссөн. За тэгэхээр энэ чинээс бас дахиад давхар юу харах вэ гэхээр өмнө нь бол энэ хүч арт маань 50-38.2-ийн хооронд тий яг хурцангуутлаа дэш явсан байна. Яг хурцангуутлаа дэш ингээд явчаад тэгээд буцаж буугаад дахиж 50-61.8 гэсэн орон зайд орчоод за тэгээд дэш өссөн. За тэгээд энэ чинээс хэдүүлээ юу харж болж байна вэ гэхээр бол энэ хүч артын одоо дундаж одоо цагууд тийм ээ. 1 цаг болон 4 цагийн оюун дээр хэдүүлээ Fibonacci retracement ингээд татаад үзэх юм бол энэ хүч арт маань 50-38.2 болон 61.8-аас 50 гэсэн орон зайнуудад аль алин дээр нь ерөөхдөө бол дэшид тушаа хэлбэлцлээ хийж буцдаг чарт байна гэж бол хэдүүлээ ойлгож авч болох нэ. За тэгээд энэ хүн мэдээллийг ерөөхдөө бол ашиглаад хэдүүлээ ирээдүйд тий. За ерөөхдөө трейдийг Fibonacci ашиглахаар бол ерөөхдөө 50 дээрээс л ерөөхдөө орол зүгээр юм байна. Эсвэл 61.8 дээрээс дундаж цаг дээр нь орол зүгээр. За тэгээд Monthly дээрээс орохоор бол юу гэдэг юм 50-38.2 дээр бол орол зүгээр юм байна гэсэн дүгнэлтийг бол хэдүүлээ өөрсдөө бол ойлгож авах болох нэ гэсэн үг. За тийм байна. Тэгээд ерөөхдөө бол энэ ч би нөгөө өссөн болон буусан чарт дээр ингээд гол анхаарах юмудаа бол ингээд бичсэн байгаа тийм 61.8-аас дээш явсан бол сэл хийхгүй байх гэдэг. Энэ үнийг бол бас анхаараад аваарай. Тэгээд би слайд нь бол энэ бичлэгтэйгээ тийм зааж байгаа хичээлийн бичлэгтэй хамт ингээд өгөөдөө болчихно. За тэгээд тэрнээс гадна одоо Gartley butterfly гэдэг ерөөхдөө бол юг оруулж байна. Тэгээд сая бол хэдүүлээ Fibonacci бол практиктаар тийм өөр олон янзын ондоо чарт дээр бол яаж ашиглахыг бол харлаа. За тэгээд түрүүний энэ жишээтэйгээ ерөөхдөө бол адилханаар ингээ хойш нь гүйлгэж байгаа та бүхэн өөрсдөө тийм эх 7 хоногт энэ бичлэгийн дагуу энэ зааврын дагуу ингээ зурж үзье. За энэ ч ингээ зурсан чинь юм байна. Тэнцээ зурсан чинь тийм байна гэд тийм гол баталгаатай мэдээллүүдийг нь бол тэмдэглэж аваад ирээдүйд бол их олон давтагдсан тэр юмнуудыг нь бол энэ чартын маань заа хаашаа ерөөхдөө иймэрхүү байдаг юм байна гэсэн байдлаар бол ажиглаад back test хийгээд яваарай. За тэгэд олон дахин та бүхэн ингээд зурж үзсний дүнд бол та бүхэн өөрсдөө ингээд туршлагачаад явах учраас тэр үнийг бол өөрөө ирээдүйдтэй юу гэдэг хөрөнгө оруулалт хийж гин гэдэг үднээс бас анхаарал болгоомжтой тийм юу гэдэг маш сайн одоо дадлагжуулж өөрсдөө ингээд хийж үзэх байна шүү. Тийм бай. За тэгэд одоо Gartley butterfly гэдэг одоо юу бол энэ 7 хоногт бас тийм юуны практик талаар нь ерөөхдөө заая гэж бодлоо. За тэг Gartley-ийн хувьд бол гол анхаарах одоо хэмжилт хийхэд гол анхаарах шаардлагатай X, A, B, C, D гэсэн хэсгийг хамжиж тавих гэдэг ч юм уу ерөөхдөө бол анхаарах шаардлагатай юмуд бол энэ бичигдсэн байгаа. За тэрүүний хэдүүл эхнээс тохиолоод харуул D дээрээс зөвхөн орно гэдэг тийм энэ Gartley-г ашиглахад. За тэгээд D цэгийн доохон эсвэл дээхэн талд stop loss байршуулах. За энэ маань юу гэж байгаа вэ гэхээр өмнөх одоо тэг хичээлийн слайд дээр одоо энэ ч ингээд оролцсон байгаа тийм. Энэ бол ерөөхдөө buy хийж байгаа Gartley өнөө sell хийж байгаа Gartley-гаас хамаарат ер нь дээр доор нь stop loss тавина тийм. Тэгж ойлгох хэрэгтэй. Заавалчгүй одоо
buy хийж иж stop loss-ууд дээр гаргаж тавина гэсэн юм бол байхгүй. Тэрийг бол та зүгээр болохоор. За тэгээд trailing profit дээр дээд тал нь 2 дахин ихээр л авч байх хэрэгтэй. Тэрхэд бол өөрөө одоо орсон тохиолдолд ашигаа бол хаана тавих нь бол энэ ч бичсэн байна тий. За тэгээд X ABCD гэсэн зураглалаас нэг их зөрөөгүй байх ёстой. За тэгээд энэ маань юу гэж байгаа вэ гэхээр ерөөсөө л ингээд иймэрхүү бүтцийнхаа дагуу чарт дээр бол байнга оруулж ирж явах хэрэгтэй. Заавалчгүй одоо юу гэдэг нэг энэс одоо тийм одоо B нь одоо энэ дээр гараад ирсэн юм уу X ABCD гэдэг бол хэмжээдэж болохгүй. Яг л энэ зураглалын дагуу тийм баримжаагаар X нь бол ийм байхад B нь бол яг нэг дундаж энэ хавцаа явах хэрэгтэй. D нь бол B-гээс арай жоохон дээгүүр байх хэрэгтэй. За тэгээд A нь бол хамгийн доор байх хэрэгтэй. За тэгээд C бол A-гаас жоохон дээр байх хэрэгтэй гэсэн хэмжээсийн дагуу ерөөд бол Gartley butterfly гэсэн одоо тийм энэ аргачлалыг бол ашиглах хэрэгтэй байна шүү. За тийм байна. Тэгээд хэдүүлээ яг одоо энэ Gartley butterfly-ыг бас адилханаар тийм тэгээд энэ Great British Pound USD гэсэн одоо энэ чарт дээр бол ороод харахад ямар хуу байх вэ гэдэг төрний Fibonacci-тэйгээ адилхан аргачлалаар бол хэмжилт хийж үзье. За тэгээд түүний тулд бол энэ чартын маань ерөөхдөө том цаг дээр буюу monthly дээр бол одоо ингээд орж ирээд байна. За тэгэд энэ ч бол хэмжилт хийгээд үзэхдээ өмнөхтэйгээ бол ерөөхдөө бол адилхан стратегиэр үзнэ. За ямар хуу стратегиэр өмнө үзсэн бэ гэхээр энэ одоо чарт дээр те том цаг дээр учраас за энэ ч бол хэд дахиж давтагдаж болох нь вэ Gartley butterfly тий. Энэ ч бол том цаг дээр Gartley butterfly гэдэг стратегийг ашиглаж болох нь уу гэдэг талаас нь бол бас харж авах хэрэгтэй энэ чартаа. За тэгэд ингээд харахаар бол энэ ч бас яг Gartley butterfly үүсээд тэгээд ерөнхийдөө бол явж болох нь үгүй гэсэн одоо хэмжээс бол энэ ч хэдүүлээ харагдахгүй байна. За тэгэхдээ хамгийн сүүлийн энэ хэсгээр бол тий юу гэдэг бас Gartley butterfly үүсч магадгүй юу гэсэн тиймэрхүү бол байдал үүсэж байна. Тэгтэл одоо ингээд харахаар хэдүүлээ зураглалаа харахаар А нь бол жоохон C-гээсээ доор байсан тий. За тэгсэн чинь энэ ч бол AC2 гэдэг энэ хоёрыг ингээд авах гэсэн чинь энэ хоёр бол ерөөхдөө тэнцүү байгаа тий. Тэгэхээр бол энэ бол тооцогдохгүй. За энэ ч бол яаж вэ? X одоо X-ийн ч авлаа, энэ ч авлаа, энэ ч C-ийг авлаа. B, D ч юм уу тий. За тиймэрхүү байдлаар ингээд авахд бол энэ ч бас нэг боломжийн байдлаар байгаа. За тэгээд энэ ч ингээд та хэд ингээ харахаар заавалч X, A, B, C гэдэг зөвхөн энэ хэсэг дээр ингээд авах гэдэг бас шаардлагагүй. Одоо ингээд иймэрхүү том бүтц дээр бол би та бүхэнд яаж X, A, B, C дээр буюу Gartley butterfly хэрхэн авах талаар бол бас одоо ингээд өрсөлж үзүүлье гэж бодож байна. За тэгээд энэ чэнэс хэдүүлээ зүүн дээд болонгийн insert гэснээс одоо ихэд бол shape гэдгээс одоо triangle буюу гурвалжин төрсөн ингээд гараад ирээ. За тэгээд энэ чэнэс хамгийн ихний буюу X гэсэн одоо цэг дээр дарлаа. Ингээд буруу юутай л гараад ирлээ. Энэ үнийг явах. Энэ чинь ингээд авч тавьж тий. За тэнгуут л одоо ингээд хэдүүлээ эхний Gartley-гийн ерөөхдөө бол юугаа гаргаад ирчихэж байгаа. Gartley-ийнхаа эхний одоо юу гэдэг X, A, B, C, D гэдэг бүсийнхаа бол далавчин тий. Эхний одоо эрвэхийн хэлбэрийн гэх юм бол эхний далавчин нь бол гаргаад ирсэн. За тэгээд тэнцэнээсээ дараагийн ээлжинд бол дараагийнхаа юг бол гарахтаа дээдлийнх нь эцсээс triangle гэдэг бүс бол гарна. За хамгийн ихний одоо B дээрээ тавилаа. C ерөнхийдөө бол гурвалжнал бол гаргаж ирэх гэдэг байгаа байхгүй. За тэгээд ингээд явахаар бол түрүүний тий X, A, B, C, D гэдэгтэй бол хэдүүлээ ингээд яг ингээд бас тий төсөөллийн байдлаар ингээд харахад бол дан ганц заавалчгүй энэ хэсэг дээр ингэж авахгүйгээр бас бүхэлд нь ингэж давхар оруулж хагаад X, A, B, C, D гэдэг бол харах боломжтой байдаг юм байна. За тэг ингээд харахад бол хэмжээс нь бол яг адилхан байгаас X, A, B, C, D гэдэг тийм ээ. Бүгдээр бол X нь хамгийн өндөр нь, A нь бол хамгийн доор нь, за D бол бас дундаж дээдлэн, за B бол хамгийн голд нь, за тэгээд C бол A-гаас жоохон дээгүүр ч юм уу тийм. За тиймэрхүү байдлаар харах юм бол бас иймэрхүү байдалтай. За би тэгээд энэ ч бол таад бас тэмдэглээд үе гэж бодож байна. Текст дээр. За энэ ч бол ингээд X байна тийм. За дараа нь болохоор чи А. За тэнгуүтлээ дахиад текст гээд B. За тэнгуүтлээ дахиад insert текст гээд C тийм ээ.
Одоо энэ чинь ингээд C гэдэг ерөөхдөө бол C-ийг ингээд тэмдэглэж байгаа. Хэмжээс хийж байгаа учраас. За тэгээ энэ чинь бол хэдүүлэнгийнхэн гол орох D гэсэн бодоо ерөөхдөө бол C гарч ирж байна. Тэгээ энийг нэг арай нэг жоохон нүдэн твтэхнээр ингээд байршуулж байна. За ингээд харахаар бол хэдүүлээ яасан. X нь хамгийн өндөр нь байсан. A нь бол хамгийн доор байсан. B бол ингээд гол хэсэгт байсан тий. За C бол A-гаас жоохон дээгүүр байх хэрэгтэй гэснийхээ дагуу ерөөд бол дээгүүр байсан. За D бол B-гээс жоохон дээр байх хэрэгтэй гэснийхээ дагуу бол жоохон дээр байсан тийм ээ. За ингээд хэдүүлээ макро скейл дээр ингээд харахаар бол энэ дээр Gartley butterfly-г ашиглаад энэ хэсэгтэр бол яг энэ орон зайд бол маш их олон хэмжээний хүмүүстэй сэл хийж ингэж доош бол ашиг орлого болж авсан байна гэж бол энэ чинээс ингэж харж болох нэ. За тийм байна. Тэгэд энэ чинээс бас өөр давхар юу харах хэрэгтэй вэ гэхээр хэдүүлээ бас заавалчгүй ингэж гарч ирчингүүтлээ энэ хамгийн наадлын энэ хэсэгтэр бол ингэж хэмжилт хийсэнгүү те. Заавалчгүй тэгж баригдахгүйгээр бас ингэж хэдүүлээ бас өөрсдийнхөө нүдэн баримжаагаар те юу гэдэг бас хэмжилт хийгээд ингээд байхаар яг өөрийнх нь тийм томьёонд нь таарч болохоор тиймэрхүү ингээд дүрс үүсчихвэл бас тэрнийхээ дагуу орж болох нь шүү. За тэгэд эн чинь хэдүүлээ ингээд D дээрээс ингээд орчлоо гэдээ бодоход энэ бол хэдүүлэнгийнх нь юу бахан одоо юу гэдэг pending order ерхэд бол хэмжээс хон. За тэгээд тэрний жоохон дээртэй одоо энэ хавцаа ч юм уу. Энэ хавцаа ч юм уу те ерхэд бол stop loss байлаа гэж бодоход одоо ингээд ийшээ бол sell хийгдэж явсан байна гэж ойлгож болох. За тэгэд энэ хүү практикийн жишээн дээрээс та бүхэн ерхэд бол харсан бах би бас дахиад давхар хэлж байна. Тэгвэл бол энэний онцлог одоо энэ хүү ингээд тайлбарын маань онцлог нь юу вэ гэхээр хэдүүлээ заавалчгүй хамгийн наазахын X, A, B, C, D гэсэн одоо иймэрхүү жижиг юу гэдэг жижигхэн ч яхаа зүгээр иймэрхүү яг ингээд хэмжихэд амар хэлбэрийн юм юугаар биш зүгээр ингээд хэдүүлээ те хэмжилт жоохон ингээд задраад ингээд хажуу тийш нь болгож байгаа. Одоо томьёондоо оруулаад хэрэг болж л байвал иймэрхүү байдлаар те ийм ингээд дээшд оршуулсан иймэрхүү том хэлбэр юу гэж гисэн одоо Gartley гэсэн одоо харгачлалын дагуу бол ингэж ашиглаж болдго юм байна гэдгийг бол хэдүүлээ чинээс сурч авлаа. За тэгэд өмнөх одоо ингэж чартаас харахаар өмнөх юм дээрээс бас те ингээд X, A, B, C, D гэдээ авах гэхээр бас жоохон яг бас баталгаатай тийм юмд бол хүрэхгүй байна. За энэ чинь X гэдээ авлаа. А B C D энэ ч бол ерөөсөй таарахгүй. За энэ ч бол таарах юм байна гэдгийг томруулж харъя. Заавс болохгүй. Тэгэхээр бол хэдүүлээ энэ чэнэс юуг одоо ерөөхдөө бол онцолж харж болж байна гэхээр хамгийн ихний ээлжинд чартын маань те ерөөхдөө дундаж одоо жилүүдэд буюу 2008-аас 2000 юу гэдэг 14 он хүртэл ерөөхдөө бол чартын маань дунд үед бол нэг удаа Gartley гэсэн одоо жишээ ингээд том макро скейлэр бол ингэж үзүүлж явсан чарт байна гэж бол хэдүүлээ харж одоо дүнэлтэд тавиад энэ үнийг бол ерөөхдөө тэмдэглэлийгээд авчих нь байна. За тэгээд хэдүүлээ өмнөх үетэйгээ адилхан weekly руугаа ингээд орлоо. За weekly руу ингээд орохоор бас арай жоохон дэлгэрэнгүй болсон ч гэсэн тий. Бас жоохон харахад үетэйгээ учраас daily руу ингээд орлоо daily тий. За тэгээд daily дээр ингээд харахаар бас Gartley хэдүүлээ ашиглаж болно тий. Энэ чинээс Gartley харагдаж байна уугүй гэдэг л ингээд нүдэн баримжаагаар харах нь. За энэ ч бол таарахгүй байна. Энэ хэсгээр таарахаар бас таарахгүй байна. Энэ ч бас таарсангүй. За тэгээд иймэрхүү байдлаар ерөөхдөө бол хэдүүлээ X, A, B, C, D гэсэн бүсээ хаана тэмдэглэж болохоор байна тий. Тэмдэглэж болохоор байгаа газруудыг нь бол шууд харж байгаа л ерөөхдөө бол тэмдэглэлээ тавиал тэгэл явчихна. X A за энэ ч бол B, C, D гэж таарсангүй. За ингээд ерөөхдөө бол чартын өмнөх хэсгээс рүү ингээд ороод ирж байгаа учраас хэдүүлээ одоо daily-гээ болиулаад daily дээр бол нэг X, A, B, C, D гэдэг Gartley бол гарч ирэхгүй юм байна гэж тооцоолж үзээд 1 hour-аар гоо ингээд ороод явчих шээ. За тийм 1 hour-аар ингээд орохоор өмнө нь би бас таад нэг иймэрхүү байдлаар нөгөө тийм жижиг цаг дээр ингээд иймэрхүү байдлаар ингээд нөгөө хамгийн эхний 7 хоног лөө 2 дахь 7 хоногийн дээр ингээд оруулж ирсэн тийм X, A, B, C, D гэдэг энэ ч бол нэг иймэрхүү юм харагдчихсан. За тэр маань бол боор хаврлаар дууч юм бол энэ ч нэг иймэрхүү Gartley бол харагдаж байна. За дахиад одоо ингээд гүнзгийрүүлээд ингээд харахаар
өөр x a b c d бүсгсэн юм харагдаж байна уу энэс? За тэгээд ерөнхийдөө бол ингээд хэдүүлээ цагт нь ингээд ороод те x a b c d бүсгсэн байна уу гэдэг ингээд хойшлуулад ингээд хараад яваад байдаг маань ерөнхийдөө back test хийж үзэж чинь гэсэн үг. За back test гэдэг нь маань юу вэ гэхээр тухайн одоо хэдүүлгийнх нь ашиглаж байгаа стратеги буюу аргачлал маань тухайн чарт дээр хэрэг амжилттай явж байгааг хэдүүлээ бол хэмжиж үздэг байна. За тэгээд яаж хэмжих үү гэхээр одоо иймэрхүү байдлаар ингэж одоо боломжтой байгаа газрууд дээр зурж үзээд за тэгээд зурж үзсэн юунаас нь одоо жишээ нь нийтдээ 10 ширхэг хэмжилт хийсэн байлаа гэхдээ 10-аас хэд нь яг ашигтай байсан. За тэгээд 10-аас хэд дээр нь яг ямар хуу хэлбэрийн бүтцээр ерөөхдөө ашигтай байсан бэ гэдэг үл хэдүүлээ ингэж харж болвол ирээдүйд бол явж болох нэ. За энэ ч бол энэ дээр те одоо энэ ч бол нэг жижиг хэлбэрийн юу гэдэг бай хийж болохоор те гартли бол надад ингээд харагдаж байна. Одоо би тэрийг бол та бүхэнд бас дахиад нүдэнд ингээд амар ойлгох хүнээс те зураад үзүүлэе гэж бодож байна. За чинь triangle тийм ээ гэсэн бүсээс тэгээд энэ авцаас ч энэ маань хамгийн ихний юу нь бол энэ ч байгаа. За энэ бол нөгөө нэг энэ юун дээрээс слайд дээрээс ингээд ороод харах юм бол энэ одоо юу харагд. Энэ бол харагдаж байна тийм ээ. X A B C D гэдэг тэнгуүтлээ дэше явж байгаа. Тэгэхээр дараагийнхаа гурвалжин руугаа оръё. За одоо ингээд энэ чинээс хэдүүлээ харахаар X, A, B, C, D гэдэг ерөнхийдөө явж байна тийм ээ. За ингээд энэ чинээс бол ингээд харахаар энэнийхээ арай жоохон уруу буюу энэ удаад X нь арай жоохон урт байсан бол энэ удаад тийм D нь арай жоохон урт байх ч юм уу тийм. Тиймэрхүү байдлаар бол ингээд шимжилтийг одоо buy хийх гартли буюу butterfly тиймэрхүү юм дээр одоо bullish гэж ярьдаг үхэр хэлбэрийн тий бух хэлбэрийн байдал дээр бол хэдүүл ингэж тэмдэглэж аваад оролцсон. За тэгээ энэ дээр би бас нэмэлтээр та бүхэнд юугаа оруулж байна. Нөгөө нэг үсгэлэлээ оруулъя тийм ээ. За энэ чи бол X байна. Чи бол А байх нь. Энэ голын хэсэг бол мэдээж хэрэг B байна тийм ээ. B. За insertus. Анчи бол C байх нь. За тэгэхээр insertus-нээс text гэсэн юм дээр дараад анчи бол B байх нэ. За тэгээд ингээд яг та хэд ингээд харахаар ингээд яг нүдэнд чинь бас тийм ингээд таарахгүй ингээд нэг олоогүй байсан юм би ингээд ягаад гинт тэндээс олж гаргаж ирээд байна вэ гэхээр бол миний хувьд бол би ингээд их олон удаа их олон удаа ингээд X A B C D гэдэг ингээд хайгаад ингээд зурсан учраас ингээд өмнө нь ингээд олон удаа зурсны туршлагаас нь бол ингээд сүүлдээ дадал зуршлуулаад ингээд миний нүдэнд ингээд өөрөө ингээд хараад явахд бол гарч ирэх тийм ээ. Дараагийн удаад ингээд харахад бол илүү амар болдог. За тэгээд та бүхэн тэрүүнийг бол сургамжтай байдлаар анхаарч аваад гэртээ бол өөрийнхөө одоо трейд хийдэг чарт дээр энийг бол олон дахин зурж үзэх юм бол хэр олон дахин зурж үзэн тэр чинь нэгээр одоо таны одоо энэ хүү одоо аргачлалыг бол харж одоо нөгөө recognize гэдэг одоо ерөөдөө бол нүдэрээ хараад тийм ээ заавалч зурхгүйгээр бол ойлгож авах тиймэрхүү чадварыг бол та бүхэн өөрсдөө суулгаж авч байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгэд энэ ч бол хэдүүлээ энэ чи
B гэж зурчих. За энийг D болгочих тийм ээ. За D. За ингээд X A B C D гэдэг. Энд чи ингээд буул дээр бол A нь хамгийн өндөр, D нь хамгийн доотлол нь байдаг юм байна. За тэрнийхээ дагуу ингээд хэдүүл ингээд харах юм бол энэ чарт дээр бол A нь хамгийн өндөр, D нь хамгийн доотлол байсан байх тийм ээ. За тэгээд C бол B-гээс дээр, за X бол B-гээс доогуур байдаг. За тэгсэн чи яасан? C бол B-гээс дээр, X бол B-гээс доогуур. Яг ингээд хэдүүлээ таарсан байна. За тэгээд хэдүүлээ ингээд харах юм бол тэрнийхээ дагуу яг энэ хавцаанаас тийм дээшээ ингээд Y хийсэн байлаа гэж бодоход юу тийм тэмдэглэлээ тавьчих. За шууд энэ чинээс ингээд Y хийсэн шуумал тавьчлаа. За тэгээд доор нь бол хэдүүлэнгийнх нь стоп лосс нь энэ чинь ингээд хадгалж байгаа. За энэ чинь ингээд хэдүүлэнгийнх нь уучлаарай ингээд юуных багших нь удаа яриадсан чи хоолой жоох сөвж байна. За тэр бол яг. Тэгэд ингээд юун дээрээ D дээрээ хурж ирлээ. Хэдүүлээ энэ аргачлалын дагуу бол D дээр те D гэсэн одоо энэ цэг дээр цэгийн дагуу хуржингууд дээшээ шууд одоо энэ чинээс ингээд бай хийлээ те. Багцны дээшээ болонгот нь бай хийсэн тохиолдолд энэ хавцаанаас ч юм уу те орлоо. Тэнгүүд дээшээ бол нэг одоо хэд байдیں۔ Нэг 190 ppm юутай ашигтай бол дээшээ ингэж явсан байна. Тийм ээ. За тэгээд дээдлийнх нь улаан бол profit байна. За тэгээд доотлынх нь улаан бол одоо stop loss. За тэгээд голын улаан бол хийдүүлэнгийнх нь ерөнхийдөө юу шүү. Орж байгаа одоо юу гэдэг орж байгаа ордер маань захиалга маань гэж ерөнхийдөө бол тооцох юм байна. За тэгээд нэг иймэрхүү байдлаар бол тийм ингээд хойш нь гүйлгэж чагаад ингээд хараад явах. За тэгээд давхар одоо юу гэдэг энэ дээрээс бол хэдүүлээ шууд эн чинээс ингээд орцсон бах дээшээ явчаад ингээд буццсан байгааз. За тэгээ би та хэдэд нөгөө хэлдэг нөгөө заавалч 100 pp явуулаад шууд ашгаа гаргаж авч байгаарэ гэдэг маань бол энэ чинээс бол ингээд та харж байгаа. Дээшлчээд ингээд за ингээд улан дээшлэх бах ингээд нэг ерөөхдөө бол зарим хүмүүс ингээд хараа суучдаг. За тэгээд ингээд хараа суухаар ингээд нөгөөх нь буцаж ирээд та бүхний одоо ингээд стоп лоссыг бол ингээд хүрээд тэг алдагдлалд оруулах юм боломжтой байдаг учраас заавалчгүй байнга трейлинг профитоо тавиад тэгээ профитоо нэг 100 pp ч юм уу те аваад явж байгаарэ гэж зөвлөх байна. За тийм ээ тэгээ та бүхэн энэ хүү хичээлээр ингээд ойлгож авсан бах те ямар хөө байдлаар X A B C дэг ашигладаг вэ. За тэгээд иймэрхүү аргачлалыг бол чарт дээр олон дахин зорж үзээд тухайн чарт дээр ямар хөө хэлбэрээр тийм ээ өөрийнх нь зан аршинд одоо тэр ашиглаж байгаа стратеги маань тохирч гэнэ үгүй юу. За тэгээд ашиглахаар ирээдүйд ямар хөлбөрөөр ашиглавал зүгээр үү, хаана ашиглавал зүгээр үү гэдгийг бол иймэрхүү байдлаар ихэд харууллаа. За тэгээд энэ хүү хичээлийн одоо гол санаа нь гэвэл те одоо энэ ашиглаж байгаа одоо дөнгөж сурсан арга бол ганцхан удаа хэмжилт хийдэлгүй олон удаа хэмжилт хийж үзээд өмнөх одоо те жишээнүүд дээр нь одоо өмнөх одоо чартаа өөрсдөө гүйлгэж хараад за тэгээд тэн чинь ингээд хэмжилтээ хийж болохоор энэ газруудыг хэмжилт хийж үзээд тэр хэмжилтийнхаа дагуу ямар хөө одоо тий чарт нь хөдөлж байгаас хамаарат чартах нь өөрсдөө зан ар шиг нэгдэж ойлгоод авчдаг байх нь байна. За тэгээд хоёр дахь ирээдүйд бол тий тухайн одоо чарт дээр иймэрхүү аргачлалаар ашиглавал ямар хөө ашигтай байх вэ гэдэг бол хэдүүлээ ингээд ойлгож авч болдог байх нэ. За тийм байна. Тэгээд та бүхэн тийм ээ дараа 7 хоногоос энэ хүү юугаа өөрсдөө ойлгож аваа чарт дээр бол гүйлгэж хараад те хэмжилтээ хийгээд ингэж зурж үзээд бол сайн доотлогчж аваарай. Тэгээд дараа 7 хоногт бол арай ондоодын аргачлалуудыг бол иймэрхүү практик хэлбэрээр бол харуулахаар байгаа. За тийм ээ тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд нөгөө сургалтандаа үргэлжлүүл сурах гэж байгаа хүмүүс нь те нөгөө 50,000 төгрөгийн хөнгөлт үзүүлээд нөгөө 100,000 төгрөг болцсон байгаа учраас тэгээд дараа сартаа бол санаа зовхон өгөө хөнгөлт үзүүлж байгаа учраас бүртгүүлээд тэгээд чартаараа нөгөө дансаараа скриншотоор хийгээд явуулах нь. За тийм байна. Тэгээд баярлалаа. Баяртай.